Агшин. Тэгээд Баруун цумын ерхий боловсролын 1-р сургуулийн 10-р анги Монгол Улчгийн улсын олимпиадаас өнгөрсөн жилд цэвэрэгчгийн төрлөөр алтан медаль хүртсэн бол энэ жил уншлагын төрөлд мөнгөн медаль хүртэж хошоо медальтан хамт олон болжээ. 6-р ангиас Монгол Улчгийг сурсан ч 4 жилийн хугацаанд олон амжилтын эзэд болжээ. Анги удирдсан багш нь мэрэгжлийн багш гэдгээрээ давуу талтайгаас гадна сурагч бүрийн үндэсний бичиг соёлын чин сэтгэлээсээ сурч мэдэх гэсэн хүсэл тэмүүлэл хичээл зүтгэл нь тэднийг инхүү амжилтанд хөтлөжээ. 6-р ангиас эхлээд би энэ ангийг дааж аваад үндэсний хичээл болон Монгол хэл орон зохиолын хичээлийг нь орсон. За 1-р зүйл анги удирдсан багш гэдгээрээ давуу талтай, 2-р зүйл гол хичээлийн мэрэгжлийн багш гэдгээрээ бол давуу талтай. За тэгээд 7-р ангиасаа бол бид тэмцээн оролдоонд бэлтгэж өөрсдийгөө хөгжүүлж ирсэн. Хүүхдүүдэд бас нэг адилжид уншиж бичиж сурахын тулд бол олимпиад уралдаанд бэлтгэх замаар богино хугацаанд зорилго тавьж өөрсдөө хөгжүүлэхний гарц гэж хардаг. Хүүхдүүд өөрсдөө уншсан зохиолоос асуулт зохиож тэгээд тухайн бие биенээс асуултаа асууж зэргээр бол тухайн хүүхэд уншаад байгаа боловч цаана нь бол ингээд хүүхэд сурах за Монгол Улчгийн янз бүрийн үгийг уншсанаар сэтгэн бодох чадвар логик хөгжих зэрэг бол олон давуу талтай байдаг. 10-р анги 34 сурагчтай. Бүх хүүхэд яг нэг хүн шиг бичдэг. Эндээс багшийн хэрхэн яаж сургасныг харж болох юм аа. Минутанд дунджаараа 80-аас 150 үг уншдаг байна. Энэ жил олимпиадад оролцохын тулд хичээлийнхаа 3-р улирлын амралтаар өдөр бүр давтлага хийж Монгол Улчгээр хөрвүүлэн томоохон тууж армаануудыг уншиж дуусгасан байна. Энэ жилийн олимпиадад орохын тулд бидэд бэлтгэлүүл их шаардсан. Тэгээд сургуулаас бас тусал тэмцсэн. Тэгээд манай ангитааж авсан буян гişиг багш маань их хичээсэн. Тэгээд бүгдэнд нь баярлалаа. Миний хувьд бол яг 90 хэдэн үг унсан. Яг 100 хэдэн үгээс бол яг алдаатай үгнүүдэд тооцоод илүүдсэн. Үгээ нэг тод ингээд зөв хэлэх нь. Тэгээд яг минутандаа амжиж гэлд унших нь чухал. Улсын олимпиадад 2 жил дараалан анги маасаараа медаль авч хүртэн гэдэг бол сурагчдын нөрөх хичээл зүтгэл багшийн уйггүй хөдөлмөрөөс гадна сурагчдын эцэг эхийн том дэмжлэг, сургууль хамт олон багийн хамтын ажиллагаа, сургалтын бодлого төлөлтийн үр дүн юм гэдгийг анги удирдсан багш буян гişиг ярьж байсан юм а.